Балер өдрөг бот хоёрын дотор би 13 сэдвийн хүрээнд нөгөө зөвлөөд өгдөг амьдралын эрүүл амьдралын хэв маягийнхаа арга барилуудыг 100 өдөрт хувааж таад хүргэж байгаа. Өдөр болгон нэг өдөр нь одоо чинь өнөөдрийн сэдв стресс менежмент, өнөөдрийн сэдв нойр гэх мэтэр хамгийн гол нь зүгээр ерөнхийд нь яриад байхгүй. Яг тэр өдөр танд илүү дутуу юм бодуулахгүйгээр зөвхөн нэг л зүйлийг хийх гэж оролцсон тийм 100 өдрийн хөтөч програмыг энэ чинь оруулсан байгаа шүү. Тэгээ энэ дотор нэг яригдсан зүйл нь юу байдаг вэ гэхээр нойртой холбоотой нэг энэ номноос нэг зүйлийг нь хуваалцъя гэж бод. Нойрны миний энэ ном дотроо болон байнгын хүмүүс зөвлөдөг нэг зөвлөгөө нь юу вэ гэхээр хэрвээ та өнөөдөр өөрийнхөө нойрыг засаж сайжруулъя гэвэл тэгээ бид нар хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгт нь болохоор хэр урт унтж байгааг анхаарах хэрэгтэй. Хоёрт нь хэр сайн унтж байгаагаа анхаарах хэрэгтэй. Тоо чанар гэдэг зүйл. Тэгээ хоёулынгийн сайжруулах хэрэгтэй. Сайн унтдаг хүн гэдэг чинь зүгээр хангалттай унтдаг, ногоортлоо унтахыг бас хэлж байгаа юм шиг. Сайн унтдаг гэдэг чинь урт, хангалттай, бас тэрсэн чанартай унтдаг хүнийг хэлж байгаа. За тэгвэл энэ хоёрыг хоёулангийн сайжруулж өнөөдөр сайн унтдаг хүн болёо гэвэл ганцхан зүйлийг эхлээ хийвээ гэвэл энэ зөвлөгөөг ер нь бол урд нь намайг дагдаг бол хүмүүс мэдж явах хэрэгтэй. Миний Instagram дээр би энэ тухай дандаа тавьдаг байгаа. Тэр нь юу вэ гэхээр тогтвортой ижилхэн цагт орондоо ордог байх. Тэгээд тогтвортой ижилхэн цагт орноос сэрдэг байх. Би энэ подкастуудаа ихэвчлэн амралтын өдрүүдээр бичдэг байгаад байгаа. Тэгээд хэдийгээр би амралтын өдрөөр ингээд амралтын өдөрч гэсэн өглөө эрт би яг л адилхан цагийнхаа цонхонд сэрэх гэж оролддог. Тэгэхээр адилхан цагт сэрэх, адилхан цагт оронд орохыг бити бас ижилхэн яг л 8:00-аас ч юм уу 12:00-аас гэж бити бодоорой. 8-аас 9-ийн хооронд, 11-ээс 12-ийн хооронд гэх мэт тийм цонх байгааг мартаж болохгүй. Тэгээ нэг зүйлийг хэлж байна. Хэрвээ та ижилхэн цагт орондоо ордог, ижилхэн цагт орноосоо сэрдэг болчвол тогтвортой давтамжтай тийм цагт орондоо орж сэрдэг хүн болчих юм бол таны нойрны чанар 80% сайжрах боломжтой байдгийг судалгаа баталсан байдаг. Та хэлээд ганцхан энэ зүйлийг нэмэлт бүтээгдэхүүн хэрэггүй, тайвшрах зүйлийн тухай хэрэггүй, янз бүрийн миний ашигладаг биохакинг технологи хэрэггүй, зүгээр ганцхан зүйлийг. Тэгээ энэ зүйлийг хүн болгон хийх боломжтой зүйл ярьж штэ. Тэрний юу юм гэхээр өдөр болгон нэг айдлан цонхонд л орондоо ордог болчих. Өдөр болгон нэг айдлан цонхонд л орноос нойрноос сэрдэг болчих. Хэрвээ тэгэх юм бол таны нойрны чанар 80% сайжрах боломжтой байдгийг өнөөдрийн подкастынхаа эхний хэсэгт нь зөвлөгөө болгож бот хоёроос та бүхэнтэй хуваалцж байна. За тэгээ балер өдрөг бот 1 2 хоёлаа Монголын бүх дэлгүүрүүдээр зарагдж байгааг номын дэлгүүрүүдээр зарагдж байгаа бит мартаар балер өдрөг бот хоёр бол яхахгүй миний шинэ ном байж байгаа тийм ээ. Өнөөдрийн сэдв энэ сэдв бас Йонг гэж орж ирсэн, саяхан Йонг гэж орж ирсэн нэг сэдвүүдийн нэг байгаад тэр нь юу юм гэхээр гэр бүлийн харилцаа, гэр бүлийн яриа гэдгийг өнөөдөр ярмаар. Би өмнөх подкаст дээр ярьсан. Миний нэг хичээдэг зүйл юу юм гэхээр хүмүүст ямар нэгэн зүйлийг зөвлөгөө болж хэлэхдээ эхлээд би өөрөө тэрийг дуршиж үзэх хэрэгтэй байдаг. Эхлээд би өөрөө үнэн бишиг нь өөрийнхөө биеэр өөрийнхөө харилцаа, өөрийнхөө амьдрал дээр дуршиж үзээд тэгээ хэрвээ тэр нь болж байвал би хүмүүст энийг болтгийм ээ гэдгийг хэлдэг болохгүй л. Яг тэрний дагуу би яг одоо өнөөдөр миний нэг амьдралдаа нэг анхаарч ажиллаж байгаа зүйл нь юу юм гэхээр нөгөөх ээжтэйгээ дүүтэйгээ гэр бүлийнхаа харилцааг бид нар яаж дараачийн төвшөнд нь аваачих вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгээ дараачийн төвшөнд аваачих гэдгийг юу яриад байна вэ гэхээр ямар ч одоо амьдралын юмыг ярьж байгаатай адилхан бид нар нэг төгс нөхцөл ч юм уу эсвэл хүсэж байгаа нөхцөлийг төсөөлөх хэрэгтэй. Тэгээд тэр нөхцөлдөө бид нар хүрч вэ нү хүрэхгүй вэ одоо байна уу байхгүйгээ хараад тэгээ юу дутагдж байна юу дутагдахгүй байна гэдгээ анализ хийж үзэх хэрэгтэй. Тэгээд харангууд миний хувьд гэр бүл гэдэг хүмүүс хоорондоо ямар харилцаатай байх ёстой юм бэ гэхлээр энэ би энийг хэлэхдээ одоо янз янзын шинжлэх ухааны судалгаанууд, сэтгэл зүйн арга барилууд, өнөөдрийн хүн төрөлхтний бас юм хүний харилцааны тухай судалж чадаад байгаа зүйлүүдийг ингэж бүгдийг ингэ цуглуулж байгаа ярьж байгаа. Бас дээрэс нь би бас буддизмын өнцгөөс ярьж байгааг бити мартаарай. Энэрнгүү хайр гэдэг зүйл. Тэгээд миний хувьд би ер нь гэр бүл гэдэг доторх
тэр хүмүүсийн нэгдлийн хоорондын харилцаа гэдэг зүйл нь ямар байх ёстой вэ гэж бодонгууд нэг юм мэдэн хариултууд гарч ирж байгаа. Нэгт нь тэгээ энэ баг хамгийн чухал зүйл нь. Тэгээ энэ нь нийгмийн харилцаа байна уу, гэр бүлийн харилцаа байна уу, сургууль, найз нөхдийн харилцаа байна уу, бүх харилцаанд ижилхэн гэдэг нь тогтоогдсон зүйл суурь байх хэрэгтэй. Тэр нь аюулгүй мэдрэмж. Аюулгүй байх мэдрэмжийг тэр групп, тэр хэсэг бүлэг хүмүүс нэг нэгэндээ бий болгох хэрэгтэй. Тим орчин, тим нөхцөл, тим харилцаа, тим соёл, тим зөвшөөрлийг тэр хүрээлэл нэг нэгэндээ бий болгох хэрэгтэй. Энэ байхгүй бол бусад бүх зүйл яригдахгүй гэдгийг бол аюулгүй байдал гэдэг зүйлийг бид нэр эхлээд бий болгох хэрэгтэй. Тэгээ энэ уул нь бол одоо хамгийн суурин зүйл боловч маш олон харилцаан дээр энэ тавигдахгүй байгаагаас болоод харилцааны дараачийн төвшний зүйлүүд нь яригдчих чадахгүй. Аюулгүй байдал гэж юу яриад байгаа? Аюулгүй байдал маш энгийн төвшөндөө бие физиолог тийм ээ. Биеийн тийм аюулгүй нөхцөл. Би өнөөдөр тэр хүмүүсийн дунд байснараа биеэрээ амь насандаа хохирохгүй биеинд надад өвдөлт шаналл зовлон орж ирэх үгүй юу гэдэг тухай ярьж байна. Тэгээд гоё харилцаанд бид нар байхдаа би энэ харилцаан дотор ингээ харьцаад явж байхад энэ хүмүүстэй яриад, энэ хүмүүстэй амьдраад, энэ хүмүүстэй анхаарал, энерги зарцуулаад, цагаа зарцуулсны хариуд энэ хүмүүс намайг гэмтээхгүй, намайг алахгүй, намайг тийм ээ өвдгөхгүй гэдэг ийм бие физиологийн аюулгүй байдал эхлээд яригдана. За энэ бол мэдээч хэрэг найдаж байгаа зүйл нь бидний амьдралын харилцаанд байгаа бүх хүмүүс ядаж энэ аюулгүй байдлыг бий болгож байгаа гэж байна. Гэхдээ бодит байдал нь бас юу вэ гэхээр өнөөдөр нийгэмд одоо энэ гэр бүлийн дотор нёгийг гэмтэх, нёгийг violence гэж ярьдаг, хэрвээ дайрах асуудал, нёгийг дарамтлах асуудал, биеэр тийм ээ гэмтэх, зодох асуудал маш их байдгийг би бас таньж байна. Тэр бид нар ямар ч харилцаанаас хүн гэдэг амьтны эхлээд хүсэх зүйл энэ нэг биеийн аюулгүй байдал, амь насныхаа аюулгүй байдлыг хүсэх ёстой гэдгийг хэлээ санаад тэгээд хэрвээ та харамсалтай тим хүрээлэлд байгаа бол тэднээс бүр яахааргүй хэрцгийгээр үнчээр амиа бодож өөрийгөө аврах ёстой гэдгийг эхлээд бигээс энэ чигээс хальт хэлээдгий. Тэгээд заримдаа тим харилцаанаас гарах аюу хэцүүг би бас мэдж байна, ойлгож байна. Би тэнд байсан баг байхдаа. Гэтэ боломж байгаа бол тэр харилцаанаас гарч сурах хэрэгтэй. Тэгэхээр бие физиологийн аюулгүй байдал ярих хэрэгтэй. Дараачийн аюулгүй байдал нь юу байх вэ гэхээр сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг зүйл байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн, мэдрэмжийн аюулгүй байдал. Энэ юу ярьж байгаа юм бэ? Энэ нь дооглох, доромжлох, буруу шаах, зөв буруугаар дүгнэх, танд таалагддаг зүйлийг тэнэг гэж хэлэх, доромжлох, тогтургүй мэдрэмжийг авах, түгшүүрийн мэдрэмжийг авах эдгээр зүйлүүд яригдж байгаа. Бидний амьдралын гэр бүлийн харилцаа гэдэг чинь бидний хамгийн нандин харилцаа, хамгийн нандин хүрээлэл газрын тухай ярьж байгаа шүү дээ. Гэтэл хэрвээ би тэр хүмүүсийнхаа хүрээлэлд очиод тэр газартаа тэр гэр бүлийнхаа байшинд тийм ээ одоо тэр орчинд нь очиод найзуудтайгаа очиод цаг өнгөрүүлэнгууд хариуд нь би түгшүүр, зовлон, стресс, зовир, шүүмжлэл, шүүлтүр аваад гарах юм бол тэр харилцаа надад тийм хэрэгтэй харилцаа биш болж байгаа. Харин ч намайг сордог, буулгадаг, унгадаг, эрүүл биш харилцаа болж байгаа гэдгийг хэдүүлээ мартаж болохгүй. Хэрвээ тийм юм хүсэж байгаа бол тийм юм амьдралд хэрэгтэй бол бид нар зүгээр л нийгэмд гараад танихгүй хүмүүстэй доромжлол хэрэлдээл яваал болчих хэвээр. Гэтэл өнөөдөр бидний гэр бүлд нандин харилцаанаас хүсдэг зүйл чинь тэрний эсрэг зүйл байдгийг хэлээ мартаж байна. Тэр эхлээд бие физиологийн аюулгүй байдлыг хүсэх хэрэгтэй. Тэрнийхээ араас нь бид нар сэтгэл зүйн аюулгүй байдлыг хүсэх хэрэгтэй. Сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгочих юм бол дараачийн бидний энэ гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаанаас хүсэх ёстой зүйл чинь одоо хэдлээ сөрөг зүйл нь байхгүй болчихгоо жоохон эерэг зүйлүүдийг бий болгох хэрэгтэй тийм ээ. Би тэр хүрээлд орсноор хөгжих,
эерэг болох, хүсэл мөрөөдөлтэй байх, зөв чиглэлийн зааварчилгааг хүсэх, дэмжлэгийг хүсэх, эдгээр төвшөндөө орж байгааг хэлээ мартаж болохгүй. Гэхдээ эхний хоёр суурь нь тавигдахгүй бол гурав дахь төвшин рүү орж чадахгүй байгааг хэдүүлээ бас мартаж болохгүй. За тэгээд мэдээж хэрэг тэрнээсээ халиа цаашлаад ирэнгууд хамтдаа юм зүйлийг бий болгох. Тэгээд энэ аюулгүй байдал бий болонгууд бидний бас нэг бий болдог зүйл нь юу гэхээр бид нэр тэр хамтдаа гэдэг belonging буюу нэг юмны хамаарал болох, нэг хэсэг хүмүүсийн нэг хэсэг нь болох гэдэг юм аюулгүй чухал хүний суурь юм хэрэгцээ байдаг. Олон нэг хэсэг хүмүүсийн нэг хэсэг болох, бид тэд биш болох, хамтдаа бид болох, бид нар гэдэг зүйл болох чинь хүний аюулгүй чухал, бүр амьсгал шиг чухал хэрэгцээ байдгийг хэдүүлээ бас мартаж болохгүй. Тэр төвшөнд орох хэрэгтэй. Тэгээд тэгчих юм бол одоо бид нар тэр гоё ярьж байгаа тэр үгнүүд байна. Хамт олон, гэр бүл, хань гэдэг үгнүүд чинь дандаа юу яриад байна вэ гэхээр миний, бидний, би тэрний бүр яахаргүй нэг хэсэг нь, тэнд байгаа хүмүүс бид нар хамтдаа нэг зүйл гэдэг ийм тодорхойлт мэдрэмжийг бий болгож байгаа юм шиг. Бид нар ингээд үгнүүдийн ярихаараа бид нар аюу сайн ойлгож байгаа боловч яг тэр миний саяны ярьсан тэр хамаарл нэг хэсэг нь үнэн сэтгэлээсээ болж чаддаг. Би физиолог сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгож чадсан. За тэгин гутаа буцаагаад нэгнийхээ төлөө санаа зовдөг, инэрэнгүй байдлаар хандаж чаддаг. Юу ч болсон нэгнийхээ арыг дааж чаддаг. Тэгэж тогтохгүй ямар ч эргэлзээгүйгээр энэ хүрээлэлд байгаа хүмүүс нэгнийхээ сайн сайхан аз жаргалын төлөө шүү гэдгийг мэдэж чаддаг, мэдэрч чаддаг. Тийм хүрээллийг бий болгох тэр харамсалтай нь айгүй олон хүмүүс анхааралтай санаачлагтайгаар амьдралд чухалчилж энийг бүтээх, энийг хайх, энийг өөрчлөхтэр юусоо хийхгүй байна гэдэг нь харагдаж байна. Тэгээд энэ миний гэр бүлийн жишээнээс ч гэсэн орж ирж байгаа. Миний гэр бүлийн жишээнээс харангуут ялангуяа тэгээд нөгөө Монголд өсөж боловсролсон тэр суурь хандлагууд, мэдлгүүдийг барууныхтай харьцуулангууд маш том ялгаатай гэдэг нь анзаарэгддэг. Монголд саяны энэ миний ярьсан хамт олон гэр бүлийнхэнтэй хайр, инэрэнгүй байдлыг өгөх, нэгнийхээ төлөө одоо стил нэг гэр бүлийнхаа төлөө юу ч хийхэд бэлэн энэ гэдэг үгнүүдийг хүмүүс маш их хилдэг боловч нөгөө саяны ярьсан зүгээр л одоо сэтгэл зүйн аюулгүй байдлыг нэгэндээ бий болгох гэдэг асуудал. Нөгөө саяны ярьсан бид нар өнөөдөр нэгнийхээ хажууд байхдаа нэгнийхээ айцыг, болгоомжлыг, стрессийг нэмдэг үү? Эсвэл бид нар тэр хүмүүс аз жаргал, зугаа, сониуч зан хамтдаа юм үзэх, хамтдаа амьдралыг ойлгох гэдэг процесс руу илүү их цагийг зарцуулдаг уу гэдэг дээр аюу тум ялгаа байдаг юм. Тэгээд бидний Монгол талд өгсөн школын маань биднэрт зааж өгсөн зүйл нь бид нар энэ үгнүүдийг хэлж болно. Гэхдээ үйлдэл нь заавал ийм байх албагүй гэдэг юм бурууч юм шиг. Буруу гэд хэлчихье. Тэгэхээр би дахиад нөгөө сүлийн байдлын илүү нөгөө сэтгэл зүй, ер нь хүний судалгаанууд дээр үндэслээд ярьж байгаа болохоор аяанда яаж яасан бэ гэхээр Монголын одооний энэ арга барил чинь өмнө нь энэ өөр ус хөгжсөн байгаа улсуудын арга барилуудын хуучин цаг үеийн зүйл замналыг давтагдж байгааг хэдүүлээ бас анзаарах хэрэгтэй. Тэг энийг хэлэхээр битгий бас ингэж бодоорой. Тэгэд ингээд барууны аргууд дандаа зөв юм уу? Зүүнний аргууд нь буруу юм уу гэдгийг бас бодох тэгж битгий бодоорой гэж хэлмээр байна. Яагаад гэвэл Аз зүүнний арга дотор чинь дээр үед гэж ярих юм бол бүр манай эмээ өвөгийн үед энэ төр гэж ярих юм бол бидний энэ яриад байдаг зүйлийг хүмүүс үгээрээ зөвхөн хийдэг байсан биш үйлдэлээр бас хийдэг байсан. Тэгээ одоо болохоор бид нэр энэ гормон жоохон юм төөрч гисэн эвдсэн байгаа. Яг ялангуяа юм олон төрлийн арга барил. За тэгээд ярих гээд байгаа зүйл нь
бид нар өнөөдөр гэр бүлийнхээ харилцаанд би өнөөдөр магадгүй гэрийн даалгавар нь энэ байна. Та хамгийн дотны харилцаануудаа хараад саяны энэ нөхцлүүд бүрдсэн байна уу гэдгийг хар. Та тэр харилцаанд оролцож байхдаа бид нар хоорондоо яаж оролцдгийг, яаж тэр саяны миний хэлээд байгаа зүйлүүдийг бий болгодгийг бэ гэдэг дээр та ямар үйлдэл, сонголт, анхаарлыг хандуулдаг вэ гэдгээ хэлэх хэрэгтэй байна. Манай ээж бид хоёрын хоорондны гараад байгаа ялгаа нь, би сайн анзаарсан ялгаа нь энэ байна гэж ойлгож байна. Миний хувьд аливаа хүмүүс хоорондоо дотносож сэтгэл зүйн аюулгүй байдал, тэгээ хамтын хөгжил, хамтын хайр, энэрхүү төвшөнд орохын тулд хүмүүсийн нэгэндээ хийх ёстой зүйл чинь бид нар өмнөөсөө өөрийнхөө мэдж, бодож, мэдэрч байгаа зүйлээ айхгүйгээр нээлттэйгээр эхлээд илэрхийлж сурах хэрэгтэй. Тэгээ тэр нь бүр яг үгүй гоё гэдэг зүйл биш, тэр бүр зайшгүй хийх ёстой зүйл гэдэгт би болохоор нөгөө нэг илүү одоо ингээд үзэж харсан зүйлээрээ ойлгоход ийм замнал нь юм байна гэж бодцсон. Манай ээж аавын үеийнхний хувьд тэд нар юу гэж боддог байсан гэхээр сурцсан байна вэ гэж ажиглаад байна гэхээр хувь хүний дотоод нөхцөл байдал бусад хүмүүст ямар хамаатай юм. Тэгэж тогтохгүй би гэр бүлийнхэндээ өөрийнхөө зовлон зовирыг ингэж авчирж ингэж ярих нь хэрэггүй юм байна штэ. Сөрөг зүйл юм байна штэ. Тэгж сөрөг зүйлийг авчрах нь буруу юм байна штэ гэдэг ийм тэр биш. Тэрний хооронд би зүгээр бусдаа өгөөд ах нь, бусдынхаа л тухай санаа зовх нь илүү зөв арга юм байна гэдэг ийм школтой байна гэдэг нь маш их анзаарэгддэг. Тэгээ тэрнээс болоо бид тэрийн хооронд ойрхон яг иймэрхүү ярианд аюу тэмцэл гарна. Тэгээ тэд тэмцэл нь их хүчлийн нэг иймэрхүү байдлаар ээж та надаа юу болоод байгаагаа хэлээч. Гэнгүүт манай ээж болохоор би хэлцэн штэ. Надад өшөө цаашаа яриад тах байх. Тэрний хооронд хоёлаа хийх юм яриа, төлөвлөгөө яриа. Тэгээ би эдгээр төлөвлөгөө гэж ярьдаг байна. Тэгээ тэрлүү ч гэсэн ингээд давхарцаа орчдөг. Гэхдээ ерөнхий анзаараад байгаа нь би болохоор ингээд сэтгэл зүрх, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ухаж, ярьж, тайван, дараа чи ямар өсрөхгүйгээр тэгж суухыг хүсдэг бол манай ээж эсэргээр тэрэн цаг хүрж байгаа юм шиг мэдрэмж болоо. Эсэргээр болохоор хийх гэж байгаа юм аа, дараа чи юм аа илүү анхаарч явж байгаа. Гэхдээ нөгөө хэлээд байгаа штэ нэгдүгээр шатаа алгасчих юм бол бид нар 3 дугаар шатаа хийж чадахгүй. 1-2 дугаар шат хийгдсэний дараа л хүмүүс өнөөдөр буюу яг үнэхээр би энэ харилцаанд сэтгэл зүйн хамааралтай юм байна. Миний дотор мэдрэмжийг энэ хүн санаа зовдөг. Энэ хүн миний энэ гунигтай байгааг цаг гаргаж анхаарлаа хандуулахад бэлэн. Тэгээд тэгснийхаа дараа л бид хоёр өнөөдөр хөгжих, өсөх тухай ярих хэрэгтэй байна гэдэг дээр л бид хоёрын хооронд тэмцэл гараад. Тэгээ би одоо жишээ нь эннээсээ болоод яах гээд байна вэ гэхээр энэ дотн харилцаанууд дотроо хүмүүс ямар соёлоор, ямар арга барилаар оролцдгийг таниад тэгээ тэрэн дээр өөрчлөлт ойлголцлыг бий болгох тал дээр бид нар ажиллах хэрэгтэй байна гэдгийг би ойлгоод одоо тэн дээр ажиллаж эхлэх гэж байгаа. Гэхдээ тэгээд энэ подкастаа дуусгахдаа хэлмээр байгаа зүйл нь энэ байна. Хүний амьдралд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь бидний дотн харилцаанууд. Энэ дотн харилцаануудыг бид нар баялаг цуглуулахаас илүү, ажилд амжилт гаргахаас илүү, мөнгөтэй баян хүн болохоос илүү, спортын медаль авахаас илүүгээр амьдралд чухалчилж харах ёстой зүйл байна. Бусад бүх зүйлийг авцсан ч гэсэн дотны харилцаануудаа, гэр бүлийн харилцаанаа зөв цэцэглүүлж авч явж чадахгүй бол та аз жаргалтай болохгүй гэдгийг би бүр амлаж байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ өнөөдөр тэргээ мундаг өсөж байгаа улс их орнуудыг ч гэсэн харах юм бол тэдний нэг хийж чаддаг зүйл нь нэгдэж чаддаг. Тэд нар нэгнтэйгээ цуг байж чаддаг. Тэд нар нэгнийхээ төлөө гэсэн тэр гоё нэгдлийг, тэр хотлыг, тэр гэр бүлийг, тэр харилцааг үүсгэж чаддаг. Яагаад гэвэл бид нар чинь нийгмийн амьтад. Яагаад гэвэл бид нар чинь бүх амьдралын асуудал, харилцааны асуудал. Тэгээ бас яг адилхан хүн хаанаас хамгийн их эрч хүч, энерги, хаанаас хамгийн их аз жаргалыг гаргаж авдгийг гэхлээр хайраас. Хайрыг биднэрт өгдөг зүйл чинь хайр, тэгээ өөрийгөө үнэнчээр байх гэдэг зүйлүүдээс бий болдог ба. Тэгээ тэр хоёрыг бий болгодог зүйлүүд чинь бусад хүмүүс байдаг. Тэгэхээр харилцаа гэдэг зүйл чухал юм аа. Бид нар яг л өнөөдөр ажилдаа төлөвлөгөө гаргаад, жилдээ төлөвлөгөө гаргаад ажилдаг шиг
харилцаан дээр төлөв. Тийм ч болохоор би жил болгон харилцаан дээр харилцаа гэдэг категори гаргаж ирээ тэрэн дээр хийх ажлууд дандаа бий болгодог. За өнөөдрийн кофе бодлыг чарж байна. Олон видео хийдэг болохоор ингээ хольж бодож штт тийм үү. Энэ нэр олон видео гэснээс харж байгаа. Хэрвээ та миний видеог анх удаага үзэж байгаа бол энэ YouTube дээр манай багийн зүгээс бид нар 7 хоног болгон 2-оос 3 видео оруулдаг. Тэрний нэг нь кофе бодол тэгээ бисээ кофе бодол ялчлаа. Нөгөө төгөрийн подкастыг бичдэг ба. Өнөөдрийн подкастаа ингээд дуусгая. Өнөөдрийн сэдв танд ямар санагдав? Комент сэгтэнд бичээрэй. Тэгээд нэлээд боддог сэдвүүдийн нэг гэдэг нь анзаарч байгаа. Тэгээд л дараагийн видеогоор уулзцгаая. Баялаар өдрөө.